Ээж хатарсан өдөр шүү. Тэр ээжтэй бэлэг авсан ээж чинь тэрсэн өдөр одоо болох гэж байгаа. Дараагийн 7 хоног тэгээд одоо бэлгийн яг энд их боолчих. Ингээд ч бодсон. Баста. Энд ингээд олон янзын ингээд доор нь сайз уулах байдаг. Тэгээд энд ингээд сонгож аваад тэгээд өөрсдөө энэ Карт бичээд тэгээд ингээд юм дуртай юугаар хэлбэрээр зургаараа ингээд штемпэлж ингээд стемп хийж байгаа. ингэж харагдсан гэсэн. Ээж битэр ээж тийм онцлог хэсэг. Энэ Японы мужик хэлбэрээс ээж каро хэлж хэлжтэй дүрсэн гэдэг. Отон тарж юм байна. Ихэд том сонгомор байсан юм чи бодно. Маггүй тийм шүү дээ. Баярлалаа гэсэн үг тэр маань. Тэгвэл happy birthday. Happy birthday. Нэг сар. Тэгээд ямар систем сонголттой. За одоо тэгээд чи зөв харуулж шигээрээ. За энэ уруулна. Сайн дараа. Болчихно. Хоёр зүрхэн нүд. Хамрынэс тарч. Тэр гэхдээ хамрын бас хэлбэр байд юм байна. Тэр цаана ийм хамрын, ийм хамрын, ийм хамрын, эсвэл ийм хамрын. Энэ? За энийг гоо. Одоо яг аниме зурчих хоёлаа. Тэгвэл хамар нь яг энэ байх хэрэгтэй юм тий? за чинь төрөл улаанхтай. Уруулна. Оо е. Улаан оруулах хийчихье. Жохон том ч гэсэн инээдтэй харагдах юм. За. За гэрлээ сонгосоор л байна. Юу юм? I love you. За алай. Нөөдөл хэсэж. Нуудлын нь ямар сони. Нэг яг. Тэгэд ингээд дээгүүр ингээд одоо ингээд оюулж их нь ингээд тэг ингээд хаагдчих واخхой. За. Данкашаа. Залаа тэр одоо ингээд орой ингээд нүрээ вахчих. Тэгээд нэг нүрний рутиныг одоо битээр нэг туршиж үзэж байгаа. Сүүл нэг Монгол охины нүр цэвэрлдэг аргыг харсан. Одоо Коко Батбой ингээд та нарын мэдж байгаа. Тэрний нэг бичлэгтэр Хар батхыг яаж гаргах аргыг туршиж үзнэ. Тэг битээр өөрсдөө солимог арьстай. Тэг яг тий суунаар ингээд хар батг гардаг. За ингээд дээр хэлж байгаа зүйл гэвэл яг би бас клиник бальсам авсан байгаа. Гэтэ би нэг хэзээ чиглэж өгч байгаагүй. Задаа тэнд ч юм хэлсэн байна. Тэг юм гарч ийн чамтай. Гэтэ за эхлээд нэг яг угаад цэвэрлэг нэг гэж хэлчихсэн шүү дээ. Зүгээр нүрээ угаагүй шууд эхэлж байгаа. Өсвөр насндаа бас арьс ашиглагын тухай нэг сайн мэдлэг тавьдаггүйсэн. Тэгээд битэр өөрсдөө халим арьстай ч байнга бат гардаг. Тэгээд яг тэрийг яг яаж арчлахаа мэддэггүй. Тэгээд сүүлийн хэдэн жил арай гайг болчиход байгаа. Тэгсэн ч гэсэн ингээд байнга зэрэг одоо коронавирус гэдэг маск зөрж байгаа шүү дээ. Тэрнээс болоод буцаад олон батганд гарсан. Тэгээд батг гарах болох нь тэгээд хоёул асар тийм зүйл болчихсон. Одоогийн битэрийг хийж байгаа нүрний одоо хөөсөн цэвэрлэгчийн брэнд алмаг арьстай болсон. Өсвөрсөнтэй яг нүрээ гоож байгаа вирусыг сайн саддаг. Тэгээд юм гаргал. Тэгээд канал хэвэндээ тэр гамнитийн юм 3 дотор нэг гэдэг тийм цэвэрлэгч. 3 in 1 тест цэвэрлэгч үлдсэн. Тэр дотор юу байдаг гэсэн бэлээ? Хар маск, нүр цэвэрлэгч, гуйжуулагчтай. Тэрний дараа бүр байнга үгүй мэдхгүй надад бүр амар цус гартлаа бүрдэг гэсэн.
би ямар ч бодлогоос тэгэлээ бүр нөрөө бүр ингэж яваад за цаас тэрийг амар буруу рекламдаг юм шиг тий. Одоо би хүүхдүүд чи шууд YouTube руу ороод ингээд яаж пиклээ алга болох уу? Эсвэл яаж батхаа цэвэрлэх үү гэдэг гэж бичиж болдгоо. Тэр үуч чи YouTube-ыг нэг сайн үздэггүйсэн. Тэгвэл шууд реклам дээр гарсан, телевизээр гарсан рекламаас шууд аав тасыг авч хэрэглэж үзнэ гэх. Өнөөгийн хүмүүс ийм том батг гарсан байхгүй. Одоо ингээд хатчих юм. Тэр гахаар юм уу хаа энэ гахаар видеотер гахаар аим шиг пикл гардаг заяа. Зүгээр л батгах биш зүгээр болооч юм. Энэ гардаг тийм. Одоо ингээд хөгтөрдөг өдр байхгүй дээ жоохон хатцсан. Хөөгийн бүр ам ингээд бүдүүн болж бүр ингээд хавцсан байсан. Тэгээд хүүхдүүд энийг арчин гэсэн юм өөрөө. Тэгээд хүүхдүүд oh my god надын хүүхдүүд татдаг гарчлаа гэж харуулхад бүр улаан цэглээ. Тэгээд битээ нүрэндээ амар аюултай гарсан. Бороос ингэж амар хөндөр болж эхлэв. Тэгэнгүүт улааж эхлэв. Улаасныхаа дараа ингээд цагаар ингээд эдийн нэг бөлгөн баг тэр хаглах юм маш өдрөдөг. Тэгээд таглангууд нэг шахаад тэгээд татах юм. Йоо тийм батг байдгүй тань шүү дээ. Филмдэг битэрээс өөр тийм батг гардаг нэгээс харж байгаа юм. Тэрийн миний гарахад дуусны дараа эдгээд ер нь дуусны дараа бас улаан байдаг тийм амар улаан. Тэг бүр 1-2 сарын дараа ингээ бүдгэрч эхэлдэг. Одоо ингээ дараалчих ган клинзерийг хэллээ. Үзлээ. Тэг коко бат миний видео бүтээр үзчих. Вау. Ямар амар сайн арсенал үзтээ. Тэр бүр юу ч юм. Тэгээд хэлсэн л дээ. Одоо нэг нүрэ хатааж байгаа хар татгаа гаргана. Тэгээд одоо нүр гараа халахгүй байна. Чисээ ингэж төрөх чинь так яа. Одоо болсон. Чиний салат тавьчлаа шүү. Клининг бальзам явуугач. Чиний маск хийх клин маск. Ингээ шавар маск байгаа юм. Тэгээд бид нэг хэсэг ингээ амар их энүүгээр ингээ батг гараад хацраар батг гараад эрүүгээр батг. Тэгэл янз бүрийн серум, тос мос ирэхлээ. Тэгэл эссенс соёл. Тэгсэн чинь бид тэр ярьсан сайжирсан мөртлөөсөө бүр амар эмзэг болсон байсан. Тэр нэг шор маск яг клин гэдэг юм аа. Германы зүгээр юм уу тань маск болсон. Чамд клин надад. Тэг аваач дээ. Анадын нүрс ч юм гарч байгаа шүү дээ. Тэний гарч нэлгүй тосон юм. Тосон клинзерийг тэр брох хэрэглэдэг. Зэрэг тосон арьстай учраас хэдэн гарч тасчаас тосон юмыг юу нэг хэрэглэдэггүй. Гэхдээ нэг ойл клинзер хийх гэсэн чинь амар гайхсан. Гэхдээ нэг баланс, ойлоор баланс тэрийг мэдчихсэн. Тэрийг мэдчихсэн. Зөвхөн боди дээр л мэдчихсэн. Айгу болгон жижиг юм яг хацраар хамраар барыг гарсангүй. Одоо ингээд залуу хогцод амар их серум хэрэглэдэг болсон мөлий. Тэр чинь бараг хэдэн наснаас боёл бараг. Дээр шүү дээ. Өсөлт болчиход тэгээд болчихвол сүүлд серум хийж эхэлсэн. 5 жилийн өмнөөс за тийм 5 жилийн өмнөөс серум. Тэрнээс өмнө би тэр серум гэдэг юм ерөөсөө мэдчихгүйсэн. Тэгээ би тэр бас нэг беби арьс гэж бид тийм байсан. Амар ч нэг юм жижиг нүхийг нүх харагддаггүйсэн тийм тайлбар. Би ч юм жоо нүдтэй нүх чийс хөөд бач. Тийм байхгүй. Одоо ингэж ажиллаад байхгүй. Чигөөсөн ч одоо хөшрөх хийвэг явчих болоо. Тэгээд яг энэ нүхнүүд сайн. Тэгээд би ягаад тэр арьс ингэж одоо тэр олон янзын серум, хүчилсэн хүч янз бүрийн юм хэрэглэдсэн чинь бид тэр одоо ер нь
хагас чи дэдрийг хэрэглэсэн байхгүй юу? Энэ юмыг тэгээд лагэ бүсэгийн юм эфлемклаг гэдэг энэ яг нэг акне зориулсан юм тосод өгдөө штэ. Тэрсэн чинь бүр амар хүчтэй тийм. Олон төрлөөр би тэр хэрэглэсэн. Би тэр яасан айгүй тусалсан. Тэгсэн бартаа гарахгүй тэгсэн мөртлөө амар эмзэг болгоод тэгээд арьс амар хурдан нэмгэн болсон. Зэрэм хэрэглэх. Яг үнэ зэрэм хэрэглэх. Тэгэхээр бас нэг амар залуу наснда бас зэрэм хийгээд хэрэггүй. Яг угаач яхах хэрэгтэй. Угаагаа тэгээд яг нөгөө нэг нэлээд фойтик хэцгрэм гэж чихшүүлэх тасаад сайн төрхийг намыг тасаад төрхийг тэгж тэгэл ястай гэж үзэж байна. Хэрэгтэй яг үедээ л энэ зэрэм үдэх. Одоо ингээл жоо чихшүүлэх тоцсон юм аа. Тийм үү. Чахот оёсон тэгээд хастай арстай. Тэгээд хэлж чинь тийм олон янзын зэрэм хэрэглээд байх хэрэггүй тэрийг туршилтаа гэж. Зэрэм гэж яагаад санагдсан. Хойш хэлсэн. Тэгээд өөрсдөө гадаг өөр хойш санагдсан. Тэгээд шинэ яг би хоёр удаа төрөх гэж байна. Зөндөө марцсан шүү дээ. За ингээд одоо шавар маск төрөхсөн. Амар хорсож байна. Удаан битэр шавар маск төрөх. Бүр хагасч идэж. За одоо нэг энэ маск авах гэж хасгаас өмнө угаана гэсэн. Классик болчихлоо. Oh my god. Цай битэр ингээд бичлэгийг л яриад сахгүй. Тэсэн чи камерага бурууч харуулчих. Тэгээд тэр шинэ нэг шавар маскад босгочаад тэгээд нүрээ угаацсан. Нүрээ угаацсараа тоник хэрэгсэн маань бас тэгээд зулаан нэг өөрийнхөө хар батгыг дахиад энүүгээр бас ингэж бассан. Тэгээд хар батгыг зүүн болохоор хайлж гарч ирч чадахгүй юм. Итгэв яхад эсвэл буруу хийсэн юм болоо. Тэгээд нэмээд чийшүүлэгчлээс тэгээд нүдэндээ бас тосрохсон хаа. Тэгээд хамгийн сүүлдээ чи ингээд тус бичлэгээ өндөрлөе дөө. Сая битэр бүр баахан юм ярьсан ч. Одоо бичлэгээ буруу аваад одоо юу ярьсан марцчихлаа. За ингээд night routine-аа өндөрлөе. За баярлалаа.